Ерөөсөө маш товчхоноор хэлэхэд бол ерөөсөө л хамгийн том шалтгаан бол ерөөсөө хосоор ирж болох энэ цөөн хэдэн орнуудын нэг байсан л да. Мгм. Тий. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо манай хүн сургуультаа сурж байхад дагалдаж очиод нөхөр нь ч юм уу гэр бүлийн хүн нь бүтэн цагаар ажиллах хэрэгтэй. Мгм. Тийм байсан. Тэр нь бол маш том одоо нөлөө үзүүлсэн гэлтэй битгаар. Тэгээд мэдээж боловсролын чанар байсан. Хоёрт орчин байсан. Мгм. Тэгээд одоо юу гэдэг. Тэгээд тэнгуут энэ нөгөө нэг айгүй бас цаг агаарыг бас их харсан юм аа. Яагаад Мельбурнийг сонгосон бэ гэдэг. Тэгээ Мельбурн илүү нэг тийм монголчууд цаг агаартай гэж их сонссон хүмүүсээс. Мгм. Тийм сэрүүхэн, тийм халуун биш одоо бусад Австралийн том хотуудыг бодвол энд чих айхтар халдаг штеп. Мгм. Тийм тэгээд тиймээс нь болж ер нь Австралиг их сонгосон доо. Бусад Америк юм уу Канада болохоор тийм дагалдан визаны тийм нэг байгаагүй.